Өнөөдөр Монгол улс маань арчилсан орн гэдгийг та бүхэн мэдж байгаа. Арчлал гэдэг маань юу гэсэн үг юм бэ? Арчлал гэдэг бол эртний грекээс гаралтай ард түмний засаглал гэсэн утгатай үг. Англиар арчлыг юу гэдэг вэ? Democracy тий. Тэгэхээр demos гэдэг маань ард түмэн гэсэн үг. Kratos гэдэг нь засаглал гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр бид нар ард түмэн та бүхэн та бид нар ард түмэн мөн тийм ээ. Тэгэхээр бид нар энэ улсын төр засгийг барьж байгаа ёстой. Энэ бол арчлал. Тэрнээс тэр арчилсан нам юм уу, ардчилсан одоо нэртэй нэг байгууллага юм уу, тэр үл арчлал биш. Бүх янз янзын үзэл бодолтой өөр хүмүүс, өөр үзэл бодолтой намууд, янз янзын хүмүүс, янз янзын одоо нэгжүүд, нэгдлүүд, байгууллагууд хоорондоо зөвшөлдсөж, зохицож хамтран ажиллах арга нь бол арчлал юм. Тэгэхээр яагаад ард түмний засаглал гэж байгаа юм бэ? Одоо хамгийн анх арчлалын одоо жишээ нь бол Афины Грекийн Афин хотод гарч ирсэн тийм ээ. 500 иргэдээс бүрдсэн зөвлөл бий байсан. Тэгэхээр тухайн хотод амьдардаг бүх насанд хүрсэн иргэд нэг удаа ч гэсэн төрийн хэрэгт удирдах хэрэгт оролцдог байсан. Ээлжлээд. Одооных шиг ингэ сонгуул явахгүйгээр би насанд хүрсэн л бол тэгэхээр хүн насандаа нэгж байсан удаа одоо манайхаар бол одооныхоор бол парламентын гишүүн болж улс орноо удирддаг байжээ. Тэгээд нөгөө улс орнууд том болоод хүн амын өсөлт нь их болоод олон сая хүнтэй улс орн болоход яах вэ? Шууд арчил маань яаж ажиллах вэ? Арай л хүндрэлтэй болно тийм ээ. Одоо жишээлбэл одоо Хятад улс 1 тэрбум хүнтэй, Орос улс 200 300 сая хүнтэй, манай Монгол улс 3 сая хүн маань одоо бүгдээрээ парламентын гишүүн ээлжлээд хийн гэдэг маань маш хүндрэлтэй, шийдвэр маш их удаан гардаг ийм болсон учраас ямар арчлалын ямар хэлбэр гарч ирсэн бэ гэхээр төлөөллийн арчлал. Төлөөллийн арчлал гэдэг маань юу? Дундаасаа нэг хүнийг төлөөлөл болгоод явуулна. Ард нь хэн бэ? Ард нь байхгүй. Миний явуулж байгаа тэр хүн ямар үүрэгтэй? Бидний хүсэл зоригийг төрд очиод биелүүлэх хэрэгтэй байхгүй. Тэр хүн биелүүлэхгүй байвал бид нар яах ёстой тэр хүнийг? Хариуцлага тооцно. Дахиж сонгохгүй болно тий. Тэр хүн нь бол би тэр хүнийг танихгүй байж магадгүй. Тэр хүний тухай надад ямар ч мэдээлэл байхгүй байж магадгүй. Тэр хүний тэр ямар нам тариалагдж байна. Ямар одоо хүмүүстэй нийлж, ямар бодлого одоо санал болгож байна. Тэрийг бид нар үзэж танилцчээд сонгох хэрэгтэй. Тэгээд тэр хүнийг сонгоцсныхаа дараа бид нар байнга тэр хүнийг хянаж авах. Тэгэхээр өнөөдөр манай Монголд бол шууд арчлал, төлөөллийн арчлал хоёрын аль нь байгаа вэ? Төлөөллийн арчлал байгаа. За сумын багийн хэмжээ, хорооны хэмжээнд дээр ард түмний төлөөллийн ямар байгууллага байдаг вүлээ? Улсын их хурл бол улсын хэмжээнд тийм ээ. Аймаг иргэдийн төлөөлөгчдийн хурл аймаг нийслэл сумын хэмжээнд тийм ээ, дүүргийн хэмжээнд. Баг хороон дээр иргэдийн ямар хурл? Нийтийн хурл байдаг. Иргэдийн нийтийн хуралд төлөөлөгчдийг сонгодог уу? Үгүй. Яг үнэн. Тухайн багийн юм уу хорооны иргэд өөрсдөө тэр хуралд орчдөг. Тэгэхээр иргэдийн нийтийн хурал дээр бол шууд арчил ажиллаж байгаа. 18 нас хүрсэн хүн болгон очоод шийдвэрээ хэлж болно. Одоо тий орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр яг манай баг дээр юу их вэ гэдгийг та нар олуулаа очиж жагаад гараа өргөд олон холвол тэр мөнгийг батлуулаад өөрсдөө юм хийж болно. Баг дээр хийх тэр тухайн жилийнхээ ажлыг төлөвлөж болно. Гэх мэтлэн яг хамгийн анхан шатн дээрээ бол шууд арчил ажилладаг. Сум, дүүрэг, аймаг нийслэл болохоор иргэдийн төлөөлөгчдийн хурал, тэгээ хамгийн дээд улсын хэмжээнд бол улсын их хурл нь бидний төлөөллийг байгуулдаг. Буцаад нөгөө арчил гэдэг маань юу вэ? Ард түмний засаглал яаж ажиллах вэ гэхээр бид нар төлөөлөгчөөрөө сонгосон хүмүүстэйгэл маш нягт ажиллах нь биш үү? Сонгуул болоход сонгуул явуулцдаг, 4 жил мартцдаг, нөгөө хүн яах вэ? Дуртай юм хийнэ. Тийм ээ? Тэгээ хэрэг төвөгт орно. Паах бөө ямар муухай ус төрчид вэ гэх тэгнэ. Гэтэл үнэн хэрэгдээ тэднийг хянах ёстой бид нар үүргээ сайн биелүүлж чадж гинөө. Чадахгүй байгаа учраас өнөөдөр ийм хүнд байдал байгаа тийм. Тэгэхээр бид нар одоо 90 он хүртэл
дарангуйлагч нийгэм 70 жил манай Монгол улс байсан. 21 оноос манай дэлхийн 2 дугаар том одоо 2 дугаар коммунист орн байлаа манай Монгол. Тэгэхээр дарангуйлын нийгэм арчлалын нийгэм хоёр ямар ялгаатай юм бэ гэхээр дарангуйлын үед бол маш цөөн тооны юм уу нэг хүн хаан засагтай бол нэг хүн одоо манайх шиг социализм бол тэр улс төрийн товчоо нэг намын улс төрийн товчоо гэдэг цөөхөн хүн бүх хүмүүсийн асуудлыг шийддэг ганцаархнаа шийдвэр гаргадаг өөр хүн шийдвэр гаргах юм уу тэрнийг шүүмжлэхүүл тэр гисгээдэг ийм нэгэн байсан тийм ээ дарангуйлагч бол бүх эрхийг гартаа аваад ард түмний хүсэл сонирхлыг ерөөсөө харгалзахгүй хэрвээ өгийн дагахгүй өөрт нь дуулууртай байхгүй бол тэр хүнийг арга хэмжээ авдаг ийм нийгэм байсан тийм ээ ард түмнэр шийдвэрээ хилцүүлэх үү огт хилцүүлдэггүй заримдаа дүр хэсэг нь ард түмнэрээ хилцүүлж гэн гээд хүмүүс бичиж өгөн за чи ийм санал өгөөрэй чи ийм санал өгөөрэй гэд ийм зохиомл хилцүүлэг хийдэг байсан одоо хуурамч арчлалыг тоглодог байсан үг хэлэх цуглаан хийх хэвлэн нийтлэх эрхчлөө байхгүй бүхий л хэргийг мэднэ төрөөс одоо жишээлбэл социализмын үед бол тэ гэр бүл хэдэн хүүхэдтэй байхыг хүртэл коммунист нийгэм шийддэг одоо зарим улсад бол тэ нэгээс илүү хүүхэдтэй байж болохгүй Монгол улсад бол 90 оноос өмнө бол янз бүрийн тийм нөгөө жирэмслээс хамгаалах хэрэгсэл хэрэгжилж болохгүй аборт хийж болохгүй тэ одоо чи 15 хүүхэд гаргана 20 хүүхэд гаргана чи тэгээд ястаа гих мэтчлэн одоо хүний эрхийг л тэр маш их олон хүний эрхийг л одоо юу яжсэн зөрчижсэн тийм нэгэн байсан. Тэгэхээр энэ одоо би хүүхдүүдэд сургуулийн бага насны хүүхдүүдэд зориулж хийсэн юм юу байгаа юм тийм ээ. Дарангуйлагч нийгэмд бол цөөхөн хүн шийдвэр гараад ард түмэн бөөнөрөө тэрийг дэмжиж бөөнөрөө ингээд одоо юу гэдгийг тархиа угаалгаад ингээд явдаг. Ийм нийгмийн түүхэнд бол маш олон жишээ байгаа. Ардчилсан нийгэмд болохоор эсэргээр ард түмэн нь үгээ хэлнэ. Ард түмэн саналаа хэлээд тэр төр засаг сонгосон төр засаг нь тэр ард түмний гарсан шийдвэрийг дагаж гүйцэтгэх ёстой. Ийм ялгаатай хоёр нийгэм. За би энд бол та нарт нэг хоёрхан жишээ хэлье. Хуучин нийгэм социализмын нийгэмд хүмүүний эрхийг яаж зөрчдөг байсан бэ? Одоо жишээлбэл ямар ч уран бүтээл, дуу, бүжиг, хөгжим, зураг, кино, театр, жүжиг бүх юм нь нэг намын хяналтаар урд. Намын дэргэд тийм үжил суртлын хилцс гэж байдаг. Тэр нь хяндаг байсан. Одоо та бүхний сайн таних Долгион гэдэг одоо пентатоникийн ерөнхийлөгч тэрний одоо манай номонд өгсөн энэ ярилцлага дээрс байж. Одоо ингээд дуу зохиогоод инээмсэл гэдэг хамтлагт байсан. Тэгээ би цас ороход дуртай гэдэг дуу зохиогоод зохиосон дуу болгоныг тэр комиссар орж дуулж болох уу үгүй юу гэдэг зөвшөөрөл авдаг байсан тийм ээ. Тэгтэл тэгээ тэр дуугаа ороод дуулаад үзүүлсэн чинь танай дуунд чинь тий гэж байна. Ингэж хүмүүсийг дааруулах талаар сурталчилж болохгүй. Тийм. Одоо тэрвэл тэр намын одоо үжил суртлын хилцсэн хүмүүс байгаа шүү дээ. Урлаг мурлаг бол бараг мэдхгүй те. Дуунд чинь цас ороход дуртай гэж яагаад орсон юм бэ? Та нар зуд болохыг хүсээд одоо хөдөөний малчтыг хохирох гэдэг юм уу? Ингээд дууг нь хорж ирсэн. Тэгэхээр тэр нөгөө одоо мундаг яруу найрагч уран бүтээлчдүүд ингээл сэтгэлээсээ гоё уран бүтээл хийхин тэрийг за тэр социализмын нийгмийг магтаагүй байна. Ийм одоо буруу уриалсан одоо тийм гоё одоо юм байхгүй ингээд одоо хорж ирсэн. Үндэсний гэсэн бүх бодлыг үгүйсгдэг гэсэн. Яагаад гэвэл зөвлөлт холбоот бас манай багш байлаа шүү дээ. Бид нар чинь зөвлөлт системийн нэг хэсэг байсан тий. Тэгэхээр дээл өмсгөл ерөөсөө тийм сайн зүйл биш. Бид нар бол ерөөсөө дээл өмсдөггүй байсан. Цагаансараа хөдөөл хүмүүс дээл өмснө. Хотын хүмүүс дээл өмсөхөд бол миний хүүхэд байхад бол Улаанбаатарын гудамжаар улаан дээлтэй юм урт үстэй ганцхан хүн л явдаг гэсэн. Эренчингой, Бямбай Эренчингой. Ганцаараа ингээд дээл өмсөд эсрүүцэл маягаар тий. Тэгэхэд Эренчингой бол маш их одоо хилмигдэлд одоо маш их хавчигдалт байж байгаад насурсан шүү дээ. 90 оноос өмнө бол жагсаал цуглаан их болдог байсан. Майн байраар болно, Октябрийн байраар болно. Тэр нь бүх оюутнууд заавал орно. Хэрвээ чи хөдөө гэрлүүгээ явцсан бол чи маш том асуудал тоо. 90 онд юу болсон бэ гэхээр энэ нийгэм ерөөсөө биш байна гэд зөвлөл холбоот улс зүй төв Европт бол ийм ардын одоо хөдөлгөөнүүд эхэлсэн. Тэгэнгუთ монголчууд бас
Яг тэр хөдөлгөөнийг тусч аваад өөрснөө ингэж шинээр нэгдээд энэ та бүхэн харж байгаа. Тэр Сүхбаатарын хөшөө байна. Энэ хідэн хүн бэ. Энэ хүмүүсийг хинж албатаагүй, хинж бүртгээгүй, өөснөө хурж ирээд энэ хүмүүсүүлтэй ерөөсөө энэ нийгмийг боллий өөрчлөе гэд. Одоо энэ хараа одоо юуны талбай биш үү? Нөгөө Ялтын кинотеатрын өмнөх талбай. Сүхбаатарын талбайд ингэж жагсан чинь Сүхбаатарын талбай жагсаал хийхийг хорчихгүй юу? Тэгэн гут нь Ялтын талбай дээр очиод тэгээ хот хөдөө сум мумаас бүр хүмүүс хурж ирээд тэгээд энэ дээр үл бүгдээр жагсаал хийгээд эндээсээ яваад Сүхбаатарын талбай дээр очиод тэгээд энэ намын онц хурлыг яаралтай хуралдуулъя. Төр хурал байгуулъя гэд энэ арчилсан холбоо, социал-демократ холбоо, шин дэвшил холбоо, оюутны холбоо. Одоо энэ болд гишүүн одоо яг тэгэхэд оюутны холбооны 20 хэдтэй залуухан дарга байсан. Энэ дөрвөн байгууллагууд албан бичиг бичээд улс төрийн товчоог огцруулъя. Бүгдээрээ ингэж хурал хий. Ярилцъя. Яаж Монгол улс цаашаа явах вэ? Төр хурал байгуулад шинэ үндсэн хуультай болъё. Хүний эрхийг дээдэлдэг тийм хуультай болъё гэдэг ийм шаардлага тавьсан. Тэгээд одоо энэ дээр яг энэ дөрвөн хүчний төлөөлөгч нар тэр бичгээ гардуулах гэж саяны тэр олон хүнтэй жагсаалаас хурж ирж байна. Гэтэл төв хороо ямар ч хариу өгөөгүй. Тэр бичгэнд тэгэн гут хүмүүс яасан гэхээр энэ 10 хэдэн хүмүүс гарын үсэг зураад тэр зурган дээр гарын үсэг зурж ам насаараа дэнчин тавьж үсгэлэн зарласан. Хэрвээ биднэрт ингээд бид нар бичигт хариу өгөхгүй бол тэр төр хурал мурлаа хийхгүй бол бид нар ингээд үсгэлэн зарлана гэд 3 сарын 7-нд ийм үсгэлэн зарлаад одоо энэ Сүхбаатарын талбай дээр гол дээр ингээд бүгдээр энд хөвтцсэн өдөр болгон хот хөдөөнөөс хичнээн мянган хүн энэ талбай дээр ирдэг байсан. Туслан бүгдээр ихэнх нь одоо дэмжиж ийсэн. А зарим хүмүүс бол үсгэлэн гэдгийг ойлгохгүй байсан учраас одоо жишээлбэл настай хүмүүс хуржээд алин миний хүүхдүүд хоол идэж их чинь хоол авчирж үгүй яагаад өсөд байгаа гэж бүр уйлж исэн хүмүүс хүртэл байж исэн. Яагаад гэвэл социалист нийгэмд тэгж төр засгийнхаа эсрэг ямар нэгэн өсөглөн зарлах байтугай үг хэлж болохгүй тийм нийгэм байсан. Өсөглөн зарлсны дараа яахын аргагүй одоо ингэж хилцээрт орсон. Одоо тэр талд нь арчсан хүчнийхэн сууж байна. Энэ талд нь одоо улс төрийн товчооны төлөөлөгч нар сууж байна. Тэгээд энэ гэрээ хилцээр хийсний дараа өсөглөн зогсоогоод улс төрийн товчоо өөрөө саналаараа огцорсон. За бид нар болъё. Тэхийн өмнө бас мэдээж хэрэг товчон дотроо зөндөө маргаан бос. Нэг хэсэг нь болохоор эдрийг ерөөсө шоронд хий, дараа барь. Нэг хэсэг нь ард түмнийхээ эсрэг зэвсэг хийж болохгүй. Улаанбаатарын тойроод ингээд танк манк одоо цэрэг мэрэг ингээд авчирсан байсан тийм. Тэгж болохгүй гэд маш зарим хэсэг нь ягаад тэгсээр ягаад эцсийн эцэстүүлтэй маш Монголын дэлхийн түүхэнд хамгийн их тайванч хамгийн сайн хувьсгал Монголд болсон. Одоо та нар харж байгаа биз тэр өрмөний удирдагчийн гудамжинд ерөнхийлөгчийн их нэртэй хамт буудаад алдсан зурагтаар гарч ирсэн. Сирд одоо юу болж байна? Хэдэн жил дайм болж байна тийм ээ. Тэгэхэд Монголд бол ийм сайхан тайван хувьсгал болоод улсын баг хурал, ардын их хурал энэ хоёрыг байгуулад сонгуулиар 100 сонгуул болоод ийм хоёр одоо танхимтай парламент байгуулад 2 жилийн хугацаа өгсөн. 2 жилийн дотор шинэ үндсэн хууль хийя. Тэгээд улсын баг хурал нь 2 жил хуралж байгаа хооронд ажлын хэсэг байгуулад шинэ үндсэн хуулиа нөгөө драфт юу гэдээ төслийн хийгээд ард түмнэрээ хэлэлцүүлээд хүн болгон саналаа өгөх боломжтой байсан. Тэгээд энэ ардын их хурлаар 92 онд баталсан. Энэ ардын их хурлд оролцож байгаа энэ хүмүүс хаанаас ирсэн хүмүүс вэ? Хөдөөний сум болгоноос нэг хүн ирсэн. Сум болгоны ард түмэн за чи яваад үндсэн хуулийг батлаад тэр. Бид нар цаашаа ямар дүрмээр яаж амьдрахыг бол чи мэднэ гээд ихэнх нь одоо бас яг тэр үед байсан болохоор хуучин намын дарганараа явуулсан л та. Тэгтэл сум болгоноос төлөөлөгчөөрөө 400 гаруй хүн ирж энэ үндсэн хуулийг баталсан юм аа. Тэгээд энэ үндсэн хууль маань бол өмнөх үндсэн хуулиудаас бол тис өөр байсан. Тэр нь юугаараа өөр байсан гэхээр хамгийн түрүүнд хүмүүнлэг иргэний арчилсан нийгмийг байгуулна гэж шийдсэн. Энэ ардын их хурал хүний эрхт нөгөө олон намын тогтолцоотой болно. Хүмүүл юутай өмчтэй болно. Өмч хордог байлаа шүү дээ. Өмчтэй хүн бол хориотой.
өмчтэй болно. Малаа одоо өмчилж болно. Хүн хувийн машинтай байж болно. Орон сууцтай байж болно. Гадагшаад гадаад дотоод явж болно. Урд нь бол гадаад явах байтугай өөр сум руу явахдаа заавал зам явах бичиг авдаг байсан. Хүний эрх гэд бүтэн бүлэгтэй. Ийм үндсэн хууль байсан болохоор маш олон хүн цочирдсан. Хүүе ийм болж байгаа юм уу энэ ч одоо 70 жилдээ болохгүй гэжсэн юмыг нь гинт ингээд ирэнгут тэгээ тэрийг нь ойлгуулах гэж ухуулах гэж үндсэн хуулийн төсөл хийсэн маш олон хүмүүс нь тэрийг тайлбарлах гэсээр 76 өдөр хуралдаж энэ үндсэн хуулийг баталсан. Энэ үндсэн хууль 1-р сарын 13-нд энийг батлаад тэгээд ийм шинэ үндсэн хуультай болсон юм аа биднээс. Тэгэхээр ард түмэн нийлжээж энийг баталсан учраас мэдэгтэн сахигтун гэж хүн болгон энийг сахих мэдэх ёстой юм аа. За тэгээ хүмүүнлэг ардсан иргэний нийгэм байгуулна гэсэн. Тэгээд одоо бид нар тэрийг байгуулах гэдэг одоо бараг 30-аад жил болж байна. Хүмүүнлэг гэдэг бол ойлгомжтой тий. Хүний төлөө. Өмнө нь бол төр засгийн төлөө. Чи хувийнхаа юмыг март, чи юун төрөнд төр засаг, намайгаа бодож дараа нь өөрийгөө бод гэдэг байсан бол одоо бүх юм нь хүний төлөө байх хэрэгтэй. Хүнлэг харьцах хэрэгтэй. Хүний эрхийг хүндлэх хэрэгтэй. Хүний хувийн орон зайг хүндлэх хэрэгтэй. Тэр хүн өөрийнхөө байх хэрэгтэй. Тэр хүн коммунизм шиг бүгдээр ийм адилхан нэг хайрцан хийцэн хэв маягтай байх хэрэггүй. Арчилсан нийгэм гэхтэр олуулаа хоорондоо зөвшөлдчихэд олонныхаа шийдвэрийг дагнаа. Гэхдээ нөгөө цөөхт басан хүмүүсийг сонсъё. Магадгүй тэднийг сонсглоор бидний санаа өөрчилж магадгүй. Тэдний зүв байсан ч юм лөө. Олуулаа бид нар нийлээ цөөнхийгөө дарамтлахсгүйгээд цөөнхийг одоо сонсдог, олонхоороо шийддэг, ийм шийдвэр гаргадаг, ийм арчилсан аргаар амьдрна. Иргэний гэхтэр иргэн хүн шийдвэр гаргаад төр засгийн тэр шийдвэрийг нь хэрэгжүүлдэг, биелүүлдэг тийм нэг юм байна. Тэгэхээр урд нь бол төр бүх юм шийддэг байсан шүү дээ. Тэгин ингэн бусд нь дагдаг. Одоо бол иргэд шийдвэрээ гаргана. Иргэн хүний үг, иргэн хүний хяналт, иргэн хүний одоо оролцоо дэд зэргээр байдаг тийм нийгмийг бид байгуулна гэж бүгдээр ярьсан байгаа. Тэгэхээр ийм иргэн хүний оролцоотой төр ямар зохион байгуулалттай байдсан бэ гэхийг бүх иргэд аюул сайн мэдчих хэвээр. Тэгэхгүй бол нөгөө төр нь хяналтгүй болчихдог. Нэг газар хитрхи эрх мэдэл цуглархал юм бол тэр үл ингээд ялзрал, задрал одоо бүр аимшигын одоо юу хөргдгийг бид нар өнөөдөр харж байна. Тэгэхээр төр ямар зохион байгуулалттай бид ихтэй ард түмэн бүх юмны дээр. Ард түмэн бүх юмны дээр ард түмэн өөснийхөө төлөөллөөр их хурлаа сонгож байгаа тийм ээ. Их хурл шийдвэр гаргана. Яагаад гэвэл энэ бол ард түмний төлөөлөгч байгууллага. Ард түмэн их хурл хүнийг суулгаж байгаа болохоор эдгээр шийдвэрээ гаргангууд тэрийг нь ерөнхий сайдаар толгойлсон засгийн газар хэрэгжүүлнэ. Хэрвээ ард түмний гаргасан шийдвэр хэрэгжүүлэхгүй буруу байгаад байвал энэ хүнийг яхав? Огцруулна, солино. Их хурлын гишүүнийг сольж болохгүй. Яагаад гэвэл ард түмэн сонгосон учраас. Ард түмэн хамгийн их хэрэгтэй учраас. Шүүх засаглал бол тусдаа байна. Шүүх засаглал энэ хоёрын алинд ч хамаарахгүй. Би даасан. Хэрвээ засгийн газар ямар нэгэн одоо төрийн албан хаагч буруу ажиллагаа хийх юм бол энэ шүүхэл би даасан шүүх байжээж тэрний. Тэгэхээр арчил гэдэг маань юу юм гэхээр нөгөө коммунист нийгэм төвлөрсөн байсан эрх мэдлийг салгаж, эрх мэдлийг зааглаж өгдөг. Шийдвэр гаргадаг нэг байга эрхтэй, гүйцэтгэдэг нь тусдаа, шүүдэг нь тусдаа. Тэгэхээр эрх мэдлийг ингэж зааглаж хязгаарлаж өгснээр арчилсан тогтолцоо ажилтдаг юм механизмтай юм аа. Арчилсан төр нь юу юм бэ гэхээр ард түмнээс олгосон эрх мэдлийн хүрээнд ажиллах төрийн хэлбэр. Тэгэхээр ард түмэн тэр төр гэдэг юмд хэдий хэрээний мөнгө эрх мэдэл мөнгө төгрөг өгж яг тэрвээр л ажиллах хэрэгтэй. Тэрнээс сэтгүүлэх юм бол хөөе зогсоорой гэд ард түмэн хямжих хэрэгтэй байхгүй. Тийм төрийг л арчилсан. Тэгэхээр хамгийн гол чухал механизм арчилсан нийгмийн ажиллах механизм юу болж ихтер иргэдийн оролцоо байхгүй. Бид нар төрийн хэрэгт оролцохгүй болвол одоо өнөөдөр болж байгаа юм бол. Иргэдийг төрийн хэрэгт оролцуулахад ямар давуу талтай вэ? Нэгдүгээр нөгөө төлөөлөгч нь эрх мэдлээ хэтрүүлж чадахгүй шүү дээ. Бид нар ингээд сонгуулиар нь хүмүүсийг сонгоо явуулчихдаг. Тэр хүн яг юу хийж байгааг бид нар мэддэггүй. Тэ? Тэр хүн одоо жишээлбэл их хурл дээр ямар хууль хэлцэж байгаа юм.
Эсвэл аймгийн иргэдийн төлөөлөгч ямар асуудал хилцэж байгаа. Тэрэн дээр миний сонгосон хүн миний талын шийдвэр гаргаж гин үү, эсрэг гаргаж гин гэдэг бид нар хяндаг. Тэгэхээр сонгогч болгон тэр хүнийг хянаад байх боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр иргэдийн ийм байгууллагууд байх хэрэгтэй. Эвлэлдэн нэгдээд тий одоо сонгогчдын байгууллагууд байна. Одоо зөвхөн одоо жишээлбэл би нэг байгууллага дээр Америкт очиж үзлээ. Тэд нар яадаг гэхээр байгаль орчны хяналтын иргэдийн байгууллага. Тэгэхээр тухайн одоо хотын иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон бүх хүмүүсийн нэрсийг ингэж жагсаад бичсэн байгаа. Төлөөлөгчтэйг. Тэгээд энд нь ингээ он сартай ямар асуудал хилцсэн гэдээ ингээд бичсэн байгаа. Тэгэн гутаа энэ хүн жишээлбэл наран гэрэл энэ асуудал дээр дэмжсэн байна. Энэ дээр дэмжээгүй байна. Энэ дээр ийм үг хэлсэн байна гэд хяналт явуулдаг. Тэгээд тэрийг ард иргэдтэй тарааж өгдөг. Хөөе та нарын сонгосон хүн чинь ийм яриад явж шүү. Энэ хүн чинь та нарын гаргасан саналыг дэмжээгүй байх шүү гэд нөгөө сонгогч иргэдтэй тэр төлөөлөгчдийн талаар мэдээлэл өгдөг. Энэ бол маш их сайн хяналт оролцоо. Тийм ээ? Тэгвэл нөгөө төлөөлөгчд маань эрх мэдлээ хэтрүүлж чадах болно шүү дээ. Хэрвээ буруу юм их юм бол дараагийн удаа тэр хүнийг сонгохгүй. Тэгэхээр тэр хүн чинь сонгуулахын тулд намдаа биш иргэдтэй хандаг болно. Намаасаа биш иргэдээсээ айдаг болно, тийм ээ? За өөр орон нутгийн төр засаг олон нийтийн хүсэл зоригийн талаар мэдээлэлтэй. Жишээлбэл сумын юм уу аймгийн нийслэлийн одоо иргэдийн хурал засаг даргын тамгын газар одоо тухайн орон нутгийн нэг асуудал шийдэхэд иргэд нь оролцдог бол иргэд юу хүсэж байгааг нь мэднэ дээ. Тэгээд иргэдийн хүссэн ажлыг хийвэл иргэд яхав. Талархна шүү дээ. Өө эдгэрч харин зөв юм хийчихлээ. Тэгэхгүй тэгэл өрөөнд суучаал. За энд одоо ийм зам барин, ийм гэрэлтүүлэг хийнд, энд ийм юм хийнэ гэл өөснө нэг ингээл цэцэрхэл нэг төлөвлөгөө гаргаад тэгэл тайлан тавиал бид нар ийм их хийсэн. Гэтэл нөгөө ард түмэнд нь тэр нь тус болохгүй. Ард түмэнд нь ашигтай биш байвал ард түмэнд тэднийг юу ч хийхгүй л гэж бодсон шүү дээ. Тэгэхээр иргэдийн оролцоо бол маш чухал. Хэрвээ иргэд оролцохгүй юу болдог вэ? Иргэд идэхгүй байж төр арчлын хэрэгээс татгалзуул сонгосон хүмүүстэй та нар хүснээ хий гэсэнтэй адил бөгөөд төр засаг нь хэмжээшгүй эрх мэдэл идэж төрийн дарангуйл бий болно. Хамгийн гол нь нэвлэлтэн нэгт олуула болох. Янз бүрийн одоо ийм клуб, бүлэг, холбоо, сан, фейсбુક групп гэдэг. За улс төрийн оролцоо ойлгомжтой тий. Сонгуул санал өгнө. Сонгуул санал өгтөө та нар өө энэ манай хамаатан, манай нутгийн энэ хөөрхөн царайлаг, энэ гоё дуулдгийг, энэ их манайд мөнгө өгч магадгүй баян гэж сонгохгүй. Надад тий миний асуудал, миний амьдрал, манай орон нутгийг хөгжүүлэхэд энэ хүн шударгаар ажиллаж чадах уу? Миний эрх ашиг хамгаалаад энэ хүн тэмцэж чадах уу? Бусдын төлөө өөрийгөө золиослж чадах уу гэдэг тэр хүнийг сонгох болохоос биш. Энэ мо дурак хулгайч гэхдээ яах вэ? Манай нам ингээд намынхаа төлөө. Эсвэл аав ээж нь алуу та нар манай намд санал өгөрөө гэхдээ за аваа за ээж. Тийм сонголт одоо хүртэл байгаад байгаа болохоор бид нар дандаа болохгүй хүмүүсийг сонгож байдаг шүү дээ. Тэгэхээр сонгогч нар нам бус байх нь айгүй чухал. Айл болгоо улс төрч хүн бол те улс төр хийх, улс төрийн мэрэгжил сонгох, улс төрийн намд ажилладаг цөөхөн хүмүүс л улс төрч намын гишүүн байх хэрэгтэй. Бус нь бол нам бус байхад бол би эрх чөлөөтэйгээр сонголтоо хийж чадна. Хууль дүрм нь байдаг, оролцох эрх нь байдаг, бүх юм нь байдаг, оролцохгүй зүгээр ингээд суугаад байвал өстой. Дараа нь лобби дах мониторинг хянах хийх нь энэ их чухал. Лоббидна гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр энэ бол лобби гэдэг англи үг байхгүй. Одоо жишээл их хурлын танхимын үүдний өрөө гэсэн үг. Тэгэхээр үүдний өрөөнд сууж агаад хэм блэ? Лагсурын гишүүнд би хэлэх байхгүй. Лагсурын гишүүн манайд ийм асуудал тулгаад ингээд судлаад үтсэн чи ийм хууль нь ингээд болохгүй юм байна. Та энд ингээд нэлээд өгөөч гэдэг нэг төлөөлөл авчиж чамтай уулзсан шүү дээ. Тэнгууд чи шал өөр мэрэгчлэлтэй байлаа гэж бодъё. Чи одоо хөдөө аж ахуйн мэрэгчлэлтэй хүн чам шал боловсролын юм ярьж байна тий. Тэнгууд чи айгүй баярлах байхгүй. Манай сонгогчд ийм асуудал гаргаад ирсэн гээд чи хурал дээр очиж ярих байхгүй. Яа нөгөө сонгогчд нь бүр тоо баримт, хууль дүрм бүгдийг бэлдээд өгсөн тий. Тэгтээ чамайг би лоббидод өөрийнхөө төлөө хэрэгтэй шийдвэрийг гаргуулж байгаа байхгүй. Тэгэхээр бүх шатны хуралд лобби ажиллах хэрэгтэй. Та нарын сонгосон хүн чинь амьдрал ухаантай малчин байж болно, хууль мэдэхгүй байж болно, тийм ээ. Эсвэл нэг цэцэрлэгийн багш байж болно, тийм. Гэтэл тэдэрт бол та нар юмыг бэлдээд өгөх хэрэгтэй байхгүй. Лоббидод нөлөөлөөд өөрсөндөө хэрэгтэй шийдвэр гаргуулахыг бол энийг бол маш идэвхтэй хийх хэрэгтэй. За мониторинг энэ бас их чухал.
хаана төрийн мөнгө хаана явж байна? Тэрийг юу зарцуулах ёстой, ямар хууль байгаа юм? Тэрийг жинхэнэ дээр хаана яагаад зарцуулаад байгаа гэдгийг та нар хянах ёстой. Хаанаас эхлэх вэ? Багаас. Баг хороо болгон дээр улсаас жил болгон орон нутгийн хөгжлийн сангад мөнгө өгдөг. 50 сая. Жишээлбэл суман дээр 50 сая, 500 сая амар их мөнгө өгдөг. Тэрийг та нар өөс хямдах хэрэгтэй байхгүй. Энэ жилийн мөнгийг юу зарцуулсан бэ? Засаг дарагт оржоо. Хурал сууж байгаа миний төлөөлөгч оюунаа. Энийг мэдээлэл өгөөч. Тэгээ тэр хурал сууж байгаа та нарын сонгосон төлөөлөгч нь иргэдэд дандаа мэдээлэл өгж явах ёстой. Тэрэн зориулаад иргэний танхим гэж сум болгонд хороо болгонд байгуулсан шүү дээ. Тэрийг бид нар ашигладаггүй, очтдаггүй, завгүй, хяналт тавихгүй байгаа болохоор нөгөө төр оролцохгүй хяналт тавихгүй болохоор ийм болж шүү дээ. За тэгээд хараа хамгийн сүүлд нь ихэд үндсэн хуулийн 1-р бүлэгт юу гэж хэсэгтэй. Монгол улсад засгийн бүх эрх ард түмний хөдөлтэй. Бүх эрх ард түмний мэдлэлд байгаа эрхийг бид нэр хэрэгжүүлж чадахгүй байхгүй. Тэр эрхийг яаж хэрэгжүүлэх вэ? Эсвэл та нар шууд оролцсон. Иргэдийн нийтийн хуралд оролцсон. Эсвэл тэр төлөөлөгчдөрөө дамжуулж оролцсон. Тэр төлөөлөгчдтэйгээ нөлөөл, төлөөлөгчдтэйгээ лоббид, төлөөлөгчдтэйгээ хян, төлөөлөгчдтэйгээ уулз болохгүй байвал битгий сонго. Тэхийн тулд энэ ардчилсан нийгмийн иргэн хүн ямар байх ёстой вэ? Одоо иргэний боловсрол гэж юу хэлээд байгаа гэдэг. Тэр хүн бол иргэний мэдлэгтэй байх ёстой байхгүй. Иргэний мэдлэг гэдэг нь юу вэ? Төр засгийн бүтцийн хон байгуулалтыг сайн мэдж байгаа. Миний надад тулгамж байгаа асуудлыг ямар яам эсвэл ямар тамгын газрын хэн гэдэг мэрэгжилтэн яаж одоо яадгийг. Энэ төрийн хаана нь би очивол миний асуудлыг шийдэж өгөх үү гэд төрийнхөө зохион байгуулалтыг мэддэг байх хэрэгтэй. Төрийн бодлого зорилгыг мэдчих хэвээр. Одоо жишээлбэл боловсролын юм уу, биеийн тамир спортын талаар ч юм уу, урлагийн талаар төрөөс ямар бодлого явж байгаа. Үндсэн хууль гэдэг маань юу юм? Түүний гол зарчим нь юу юм? Улс төрийн тогтцооны үндсэн ухагтхуум зарчим үнд зүйлс. Эрх мэдэл гэдэг нь юу юм? Эрх мэдэл нь яагаад заагалсан байх ёстой юм? Шудраг ёс гэдэг нь юу юм? Шудрагээс яаж ажиллах ёстой? Шудрагээс яаж үнэлэх юм? Эрх зүйт төр гэж яг юу хэлээд байгаа юм? Би тэрний хаана явж байна? Би энэ одоо төрийн зохион байгуулалтын хаана нь ямар байдлаар явж байна тийм ээ? Хувь хүний эрх гэдэг нь юу юм? Би өөрөө байх хэрэгтэй. Би өөрөө гэсэн бодолтой байх хэрэгтэй. Тэр хүний хэлж байгаа надад таалагдахгүй байж болно. Би тэрнтэй санал нэгдэхгүй байж болно. Гэхдээ тэр хүн ярих хэрэгтэй. Өөрийнхөө санаа бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Энэ бол хувь хүний эрх. Би өөрөө гэсэн өмчтэй байх хэрэгтэй. Улс төрийн эрх би аль намд юм уу, аль хүнд санал өгөх нь миний эрх. За иргэний үүрэг хариуцлага маш чухал. Чи хэрвээ энэ ардчилсан нийгэмд ажиллаад өөртөө ашигтай давуу тал гаргах гэж байгаа юм бол чи ямар нэг юм өгөх ёстой. Тийм учраас би олуула сайхан амьдрахад би юу зарцуул, юу зориулж чадах вэ гэдэг маань бас иргэний үүрэг хариуцлага байхгүй. Нийгмийнхээ төлөө, сумынхаа төлөө одоо юу гэдэг дотор байрныхаа өрөөний тухай, коридорын тухай. Тэрнээс биш гэрээ цэвэрлчээд коридор хогоо хайдаг бол тэр уучлаарай тий. Иргэний үүрэг хариуцлага нийцгүй. Тэгээ орон нутгийнхаа амьдралд хэрхэн оролцох вэ гэдгийг бас аюул сайн мэддэг баг. Тэгээд тэрийг хэрэгжүүлэхийн тулд юу хэрэгтэй вэ гэвэл уур чадварууд хэрэгтэй. Бүтээлчээр сэтгэнэ гэдэг чинь өөрөөр сэтгэдэг басна. Өөр мөцөөр сэтгэдэг, өөрөөр сэтгэдэг. Тэрнээсээ айдгүй, тэрийгэ ярьдаг. Тэрийг бусад хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Энийг бүтээл сэтгэлгээ гэдэг. За, мэдээлэл цонгон цуглуулах тэнийг үнэлэх чадвар байх. Мэдээлэл дамжуулаад идэг. Яг тэрний шинжлэх ухааны үндэстэй юм уу? Факт нотлогоо баримттай юм уу үгүй мө гэдгийг чаддаг. Анализ дүгнэлт хийж чаддаг байх хэрэгтэй. Аливаа мэдээллийг хүлээж авахдаа тэрийг одоо цэгнэж, бодож, тунгааж, дүгнэж байх чадвар хэрэгтэй. Оролцох чадвар, оролцох гэдэг маань янз бүрийн олон чадварууд байна шүү дээ. Багаараа ажиллахад нэг гишүүн нь болох гэдэг ч юм уу те. Үг хэлэхдээ хүмүүст одоо жишээлбэл төлөөлөгчдөр очиод юм ярих, асуулт тавих, ээлдэг зөв харьцах, хүнийг одоо жишээлбэл өөртөө хэрэгтэй шийдвэр гаргуулахын тулд сэтгэл зүйн дайралт хийх гэдэг ч юм уу те. Янз бүрийн одоо оролцооны чадварууд байна. Ярилцах, хэлцээрий, хамтран ажиллах, тайван замаар зөрчилдөөнийг шийдэх, зөвшөлтсөл төрөх, багаар ажиллах гэд энэ дээр бол маш их олон чадварууд байгаа. Тэр чадваруудыг л бид нар заавал суралцах хэрэгтэй. За ингээд мэдлэгтэй мэдж जैन те. Төр засан яаж оролцохыг мэдж जैन, чадж जैन. Гэхдээ төрийн төлөө огтны хичээр би тэнд оролцоод яах юм. Үгүй яр шиг зүгээр хуваа ичгээд явъя гэдэвэл нөгөө
оролцоотой сайн иргэн болж чадахгүй шүү дээ. Тийм учраас тэр арчилсан үнд зүйлсийг баримталдаг, арчлалын төлөө зүтгэдэг тэр хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Энэ хандлагад юу орох вэ гэхээр хүлээсэн л бол өөргөө биелүүл. Тэ? Би бол хуулийг дагна. Энэ хууль надад таалагдахгүй ч байсан би дагах хэрэгтэй. А хэрвээ хууль таалагдахгүй бол би өөрчлөхийн төлөө явах хэрэгтэй. Үүрэг надад байгаа л өөрийг л би биелүүлнэ гэдэг бат юутай. Хувийн сахилга баттай. Өөрийгөө удирч чаддаг. Бусдын нэр төр ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг. Арчлалын онцлог нь бол тэр байхгүй. Хүн болгон өөрийнхөө бай. Хүн болгон ялгаатай бай. Бүгдээрээ хоорондоо зохицож байна. Тэр хүн чамд таалагдахгүй гэж болно. Чамд муухай харагдаж байна. Гэхдээ тэр хүний ирэх байхгүй. Тэр хүний хувийн орон зайг та нар хөндлөж явах хэрэгтэй тийм ээ. За хуулийн захирагдаг шудраг ус хууль дүрмийг хуулийн дагуу тайван замаар өөрчилж болдог. Энэ бол амархан. Нэгэнтээ батлагдсан хууль шал тэнэг хууль байсан ч батлагдсан л бол дагах хэрэгтэй. А хэрвээ таалагдахгүй байвал нөгөө хууль баталдаг хүмүүс рүүгээ лоббидод нөлөөлөөд оролцоод хуулийг өөрчилж болно. Яагаад гэвэл энэ бол та нар ард түмэн энэ улсын орныг удирдахад оролцож тэр хууль дүрмнийг нь бүтээхэд оролцдог байх хэрэгтэй. За үнэн ч шударгын төлөө зогсдог. Олуулаа нийлдэг, бие биегээ дэмждэг. Тэр нийлээд тэр хүнийг дэмжээд олуулаа болоод ирэхээр тэр хүний дуу хоолой хүчтэй болоод нөлөөлөх одоо чадвар нэгсэн тийм ээ. Нийгмийн үйл хэрэгт оролцох хэрэгтэй. Би оролцохгүй хин оролцох юм бэ? Бид нар оролцож юмыг өөрчилнө. Би өөрийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө, ирээдүйнхийн төлөө, орон нутгийн төлөө би энд оролцоно гэсэн ийм эргэлзэлтэй хүн олон байх хэрэгтэй. Өөрийнхөө сонирхлыг нийгмийн ашигтай хослуулдаг. Улс төрийн хүлээц гэдэг нь аюул чухал. Улс төр гэдэг маань зөвхөн тэр сонгол Монголд биш те. Одоо өөрийн үзэл бодолтой бусдын үзэл. За би энэнд ялгагдчихлаа. Тэгээд тэнд уурлах хэрэггүй. Тэр хүнийг үзэн ятгах хэрэггүй. Би дараагийн удаа яавал энэс илүү гарах вэ гэдгийг бэлтгэлээ хийж эхлэх хэрэгтэй. За тэгээд иргэний зориг зүрхтэй. Энэ бол 1 номерын чухал хүмүүс. Зоригийг чинь хамгаалах юу вэ гэвэл Монгол улсын хуулиуд заяа. Маш гоё хуулиуд. Үндсэн хууль, хүний эрхийн хуулиуд, оролцоо Монголд 110 гаруй оролцооны хуулиуд байна. Нийтийн төлөөл цаг зав хүчээ зориулж бүр ингээд бүр төлөвлөж явах хэрэгтэй. Тэгээд тэр оролцдог нийгмийн төлөө явдгаар нь багш нь заавал үнэлж, урамшуулж явах хэрэгтэй тэр хүүхдүүд. Тэгвэл тэд нар чинь тэрний төлөө. Одоо жишээлбэл өндөр хөгжилтэй орны сургуулиудад жишээл яг адилхан 2 дүнтэй хүүхэд элслээ гэхэд нийтийн ажилд оролцдог ийм оролцоотой хүүхдийг 1 номерт авч үздэг. Дааш бүр дүнгээрээ муу байсан ч тэрийг илүү аавна. Тэгэхээр хүн бол илүү сайн мэрэгжилтэн гэхээсээ илүү иргэн, илүү сайн хүн болж төлөх шиг нэг жоо. Мэдлэгтэй, ур чадвартай, зөв хандлагатай ийм иргэн олон болох юм бол Монголд арчлал хөгжнөө. Арчилсан төр нь ингээд зөв механизмаараа яваад иргэдэн хянаад ингээд тэр үндсэн хууль тавьсан нөгөө хүмүүнлэг арчилсан иргэний нийгэмч маань бий болох гэдэг байна. Тэгэхээр иргэний боловсрол гэдэг маань юу юм бэ? Энэ бол арчлалын боловсрол байхгүй. Арчлалын боловсрол гэдэг чинь арчилсан нийгмийн иргэн хүний мэдэх ёстой энэ иргэний боловсролыг хэлээд байгаамаа. Одоо энэ иргэний боловсролыг сургуулийн програмд оруулах гэж би хувьдаа маш их зүтгэсэн. Их маш олон жил. Тэгээд тэр чинь иргэний боловсролыг сургуульд оруулах болсон чинь дандаа нөгөө шашин, машин, уламжлал, зан, зашил тийм юм оруулсан байсан. Хичнээн явж бүр ерөнхийлөгчийн зөвлөх, мөвлөх яамаа бүх хүмүүстэй явж хэрүүл хийж хагаад 50-50%-аар орчин цагийн иргэний боловсрол уламжит иргэний боловсрол гэдэг оруулах болсон. Тэгэхээр бага ангид бол 30% нь орчин цагийн иргэний боловсрол, 70% нь уламжлалт боловсрол байгаа. Дунд ангид бол 50-50% байгаа. Ахлах ангид бол харамсалтай нь одоо бүр 11-12 ангид бол иргэний боловсрол орохоо болцсон. Тэгвэл 8, 9, 10 хүртэл орж байгаа. Тэнд бол 70% нь арчлалын боловсрол, иргэний боловсрол, орчин цагийн иргэний боловсрол, 30% нь уламжлалт байгаа. Тэгээд сургуулиуд дээр очиод ингээд асуугаад үзсэн. Номыг хийгээд өгсөн байхад тэрийг заах багш байхгүй. Яагаад гэвэл мобис иргэний боловсролын багш бэлддэггүй. Тэгэхэд тооны багш вэ нүү, биеийн тамирын багш вэ нүү, иргэний түүх нийгмийн багш вэ нүү тэр иргэний боловсролыг заавал өгтөд заах хэрэгтэй байхгүй. Бүх хичээлд интеграцчлаад жишээлбэл биеийн тамирын хичээл шудраг ёс гэдгийг зааж болно шүү дээ. Тоглоом тэмцээний яавал шудраг ёс хуваарлахад ангийн багш шудраг ёс зааж болно. Багш нар бол те манай нийгмийг өөрчлөх том хүч мөн. Дараагийн үе маань хариуцлагатай, үүргээ биелүүлдэг, хуулиа сахидаг, оролцдог ийм сайн иргэдийг та нар олноор нь бэлдэж өгөх юм бол Монгол улсын ирээдүй гэдэлтэй болно.
Тэгэхээр энэ улсын ирээдүй та нарын гарт байгаа байхгүй. Тийм учраас та нарт амжилт хүсье. Анхааралтай явуулсан баярлалаа. Та бүхэн сая Нарангэрэл багшийн ярианаас ардчлалын боловсрол буюу иргэний боловсрол ямар чухал вэ гэдгийг та бүхэн ойлгосон байх гэж бодож байна. Тэгэхээр манай байгууллага буюу иргэний боловсролын төв маань 1992 оноос хойш энэ иргэний боловсрол, ардчилсан нийгмийн иргэн хүнийг төлөвшүүлэх, иргэдийн оролцоо, залуучуудын хөгжлийн хөтөлбөр, орон нутгийн иргэдийн оролцооны байгууллага, сургуулийн ардчлалын талаар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Тэгэхээр яг одоо бид Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр бүгд найрамдах төвчдийн олон улсын хүрээлэн World Learning төрлийн бас байгууллагатай хамтраад манай 3 байгууллага залуучууд ардчлалд хувь нэмрээ оруулах хэмээх төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Тэр энэ төслийн хүрээнд бид нар өмнө нь эхэлсэн байсан ардчлалын үндэс хөтөлбөрийнхөө ахлах ангийн номын сурах хүчгийг хэвлэн гаргаад өнөөдөр та бүхэнд энэ номынхоо түүх нийгмийн ухаан, иргэний боловсролын багш нарт зориулсан видео хичээлийн танилцуулгыг хүргэж байна. Ардчилсан орны иргэн хүний заавал эзэмших ёстой үнэт зүйлс, зан чанарыг хүүхдэд бага наснаас нь эхлэн төлөвшүүлэхэд зориулсан ардчлалын үндэс цоврал ном нь шударга ёс, эрх мэдэл, үүрэг хариуцлага, хувийн орон зай сэдвтэй бөгөөд бага, дунд ахлах ангийн сурагчдын сурах бичиг, багшийн гарын авлагаас бүрдэн. Бамбуушнууд шударга ёсонд суралцсан нь, төгөлдөр үүрэг хариуцлагад суралцсан нь, дарам дэрэм эрх мэдэлд суралцсан нь, алтан хай хувийн орон зай нууцад суралцсан нь, бага ангийнханд зориулсан ном нь цэцэрлэгийн ахлах анги, бага ангийн сурагчдын насны онцлог тохирсон сонирхолтой адал явдлаар баяжуулсан тоглоомын аргад суурилсан дасгалтай. Дунд ангийн сурах бичгийн бага ангидаа үзсэн агуулгыг агсан төвшөнд судлах бөгөөд сурсан мэдсний ашиглан асуудлыг шийдвэрлэх дасгал, оюуны аргачлал, чадвар сорих дасгал зэрэг оролцооны аргад суурилсан арга зүйтэй. Ахлах ангийнханд зориулсан ном нь сурагчдад шударга ёс, үүрэг хариуцлага, эрх мэдэл, хувийн орон зай гэсэн ойлголтыг гүнзгийрүүлэн Монгол улсын үндсэн хууль болон бусад хууль дүрмтэй уялдуулан судалж дэлхийн түүхэн болон орчин цагийн Монголын бодит тохиолдол жишээн дээр тулгуурлан эрх зүйн модох, харьцуулан шинжлэх, шүүмжлэл сэтгэлгээ хөгжүүлэх дасгалууд дээр ажиллах боломжийг олгох юм. Ардчлалын үндэс цоврал ном нь нийгмийн ухаан, ялангуяа иргэний боловсролын хичээлд нэмэлт хэрэглэгдэхүүн болгож хэрэглэх зорилттой.